Улсын хурлын гишүүд нийт иргэн улсын эрх хэмлээг хангалтдаг. За улсын хурл бол ард түмний төлөөлөх дээд байгууллага. Тэр үүднээс ард түмний төлөөлөл болсон гишүүд маань илүү иргэдтэйгээ ойр байх хэвээр, дотн байх хэвээр илүү иргэдтэй, олон нийтэд ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулж явах хэвээр. Урд нь бол харьцангуй одоо юу гэдэг хөрөхөд хол асуудал шийдэхэд хэцүү ийм байсан бол илүү бас тийм үү нээлттэй бай. Нээлттэй парламент болж илүү иргэдтэй ил тод иргэдийн оролцоонд тулгуурлаж асуудал шийддэг байх энэ зорилтыг тавьж байгаа. Энэ хүрээнд бас энэ хаврын чуулганаас эхлээд бид бүхэн улсын хурлын гишүүдийн эрсцийн мэдээллийг ил тод болгосон. Улсын хурлын чуулганы хуралдаанд хэн цагтаа ирэв, хэн хоцров, чуулганы хуралдаанд хэн таслав, хэн чөлөө авав гэдгийг өдрөөр нь, сараар нь, жилээр нь гаргадаг болсон. За мөн одоо үүнээс гадна улсын хурлын баталж байгаа хууль тогтоол шийдвэрүүд амьдрал дээр нийцч нийцэхгүй гэдэг асуудал үүсдэг. Иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлыг шийдэхгүй удаашруулдаг, хүсэн хүлээгүй тийм үү. Улс орны эрх харшлах юм шийдвэрүүдийг бас одоо гаргадаг гэдэг асуудал шүүмжлэлд яригддаг. Тэгвэл энийг бид бүхэн бас улсын хурл таныг сонсч байна. Ийм Монголиас хийсэн дээр одоо тийм үү энэ аппликейшн дээр бид бүхэн нээлттэй парламент зэс нээж байгаа. Үүгээрээ дамжуулаад иргэдийн саналуудыг сонсдог. Улсын хурл таныг сонсч байна гэдэг одоо зэс нээж байгаа. Энэгээрээ ямар хууль давхардалтай, ямар хууль хийдэлтэй, ямар хууль зөрчилтэй байна вэ гэдгийг та бүхэн сонсдог болж байгаа. За мөн бас яг ямар хуулийн ямар заалт нь таны амьдрал хор хохирол учруулад байна. Ямар асуудалтай юм хүн суртал гаргаад байна. Энэ бүгдийг та бүхэн бас яг ийм хуулийн ийм заалтуудыг өөрчилж өгч анхаарч өгөх саналуудаа бидэнд илгээдэг. Бид нэр тэрийг ажлын 15 хоногийн дотор тодорхой хариу өгдөг. Хариу өгөхдөө энэ хуулийг та буруу ойлгосон бол буруу ойлгосон ба ийм учиртай юмшүүд тайлбарлах үнэхээр засах залруулах шаардлагатай бол засаж залруулахаар болсон яг энэ хуулийн заалттай холбоотойгоор улсын хурл хууль санаачлал боллоо шүү хариу өгнө. Тодорхой хугацааны дараа хууль санаачлагдвал тэр мод хэлэлцэж батлагдаад эргээд мэдээлэл очдог болох. Ийм байдлаар иргэдийнхээ санал дээр тулгуурлаж хууль тогтоомжийн төслийг боловсруулдаг, хууль тогтоомжийг хэлэлцэхдээ улсын хурлын иргэдийнхээ санал дээр тулгуурлаж аль болох тийм үү тэр асуудлыг шийдэхийг хичээдэг ийм одоо иргэдийн оролцоотой парламент болох ийм одоо нээлттэй парламент бодлогыг хэрэгжүүлж эхэлж байгаа юм аа. Энэ бүхэн бол намрын чуулганаас илүү бас нэлээд үр дүнгээ өгч эхэлнэ. Зам одоо улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой санал шүүмдэлтэй гомдол ишөө одоо сайн шийдлүүд юу вэ? Тэр болгоныг бид бүхэн бас энэ улсын хурл таныг сонсч байна. Ийм Монголиа аппликейшн дээр байж байгаа нээлттэй парламент зэсрээ дамжуул та бүдийнхээ саналыг бас авч түүн дээрээс тулгуурлаж үйл ажиллагаа бодлого зохион байгуулалтаа сайжруулах алхмуудыг хийж хэрэгжүүлэх болно. Ийм байдлаар иргэдийн оролцоон дээр тулгуурлаж эргүүлээд одоо хэрхэн яаж шийдсэн шийдлээ эрх холбоотой ажиллаж энэ бодлогыг бид нээлттэй парламент гэж хэлж байгаа юм аа. Нээлттэй парламент таны оролцоо, таны хяналт гэсэн бодлогыг бид хэрэгжүүлж эхэлж байна. Их намраас одоо ишээ илүү үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.